За минь сайн байцгаана уу хүүхдүүдээ. Тэгэхээр Тонти бит хоёр цэцэрлэг түрээлэнгээс дараагийн үлгэрээ та бүхэнд уншиж өгөх чинь. Гэтэ энэ удаагийн үлгэр чиний тухайн үлгэр биш юм бэ шүү Тонти. Арай өөр сургамжтай үг. Голчлоо штэ. За дараа нь чиний тухайн үлгэр гарч ирэх байхаа заа юу. Өнөөдөртөө энэ үлгэрийг уншаад өгч чамд. Холын хол наран ургах зүгийн тэртех нэгэн ордонд насан буурал болсон эзэн хаан суудал залгамжлах хаан хүүг сонгох эрэлт гарснаа зарлж гинэ. Өөрийн гисэн үр хүүхэдгүй тэрээр шадар түшимлүүд тойрон хүрээлэгчдээсээ хэн нэгнийг хаанаар өргөмжилж болох байсан гэдээч тэрээр угсаа залгамжлах хаан хүүг өөр аргаар сонгох болсноо зарлаж гин. Тэрээр хаан тулшийнхаа бүх хүүхдүүдийг зарлаж дуудан тэдэнд нэгэн даалгавар өгч гин. Ямар даалгавар өгсөн юм болоо? За залуу бяцсан хүүхдүүд минь би та нарт нэгэн өрөө өгнө. Та нар усалж тордоод ямар үзэсгэлэнтэй мод ургамал цэцгээс тарснаас хамаарч би хинт хаан суудлаа өгөх вэ гэдгээ нэг жилийн дараа шийднэ гэжээ. Тэгээд хүүхэд бүхэн нэг өвөрлөн гэртээ харж гин. Тэр дунд гэрэл гэдэг нэгэн хүү үрээ ээж аавдаа аваачиж үзүүлэн тарих саваа сонгож өдөр болгон тарьсан үрээ хичээнгүйлэн усалж эхэлжээ. Үрээ арчилж эхэлсэн босод хүүхдүүд ч тун удахгүй ямар гайхалтай цэцэг навч тарьж буйгаа гайхуулан ярьж эхэлцгээв. Гэтэл гэрэл хүү өдөр болгон л үрээ усалж наранд тавьж янз бүрээр торцсон ч үр нь нахиалсангүй. Яагаад нахиалахгүй юм бол? Буруу услаад байгаа юм болов уу? Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч жилийн дараа хүүхэд бүр тарьсан ургамлаа багталтай нараггүй хаанд үзүүлэхээр авчирч гинэ. Гэрэл хүүч толгоогоо хуулах байх хэмээн айж имээсээр савтай үрээ тэрвэрэн хааны ордонд цугуулсан олны ард очин нуугдан зогсов. Хүүхэд болгон өөр өөрийн цэцэг ургамлаа хаанд гайхуулах үед хаан хүүхэд бүрийн цэцгийг нэг нэгээр нь шинжлэн тойрон алгасаар гэрэл хүүгийн дэргэд ирээд чи яагаад тоосон савтай ирв гэж асууж гин. Яна одоо хаан толгойг нь авчих үедээ цэцэг ургуулаагүй нэгэд гайг байгаа. Гэрэл хүү айж сандарч байсан хэдээж хаантан минь би өдөр болгон усалж тордсон ч миний өрнөөс юу ч цухуулсангүй гэхэд бусад хүүхдүүд бүгд л шоолон инээлдэж гин. Ямар муухай хүүхдүүд вэ те? Хаан хүүгийн нэрийг асуугаад хүүхэд бүрийг дахин ажиглаж хараш алгасаар хаан суудалтаа очиж суугин. Хаант нь тэгээд ийхүү өгүүлжээ. Хүүхдүүдээ та бүгд маш сайхан цэцэг навч тарьж ургуулжээ. Харин та нар донд нэг л хүү юучгүй хоосон ирсэн байна. Гэхэд хүүхдүүд бас л инээлдэн хүүг шоолж гин. За тэр хүү найшир химээгээд миний хаан суудалд гэрэл хүү залрах боллоо гэж зарлав гин. Нөгөө хүүч гайхан бусад хүүхдүүд чимээг уулцгоо. Би нэг жилийн өмнө та нарт үр тараан тэр үрээ сайхан цэцэг ургамал болгоод ир гэсэн. Гэхдээ би үрээ тараахын өмнө бүх үрийг буцал болгоод үрслэхгүй болгоод өгсөн юм аа. Гэрэл хүүгээс бусд нь ургахгүй үрээ хараад өөр үрийг орлуулан тарьж сайхан цэцгэс жимс ургуулan иржээ. Хаан суудал залрах хүнд шудраг ёс шуртхан юунаас ч илүү чухал гэд гэрэл хүү шудраг байгаа зогсохгүй хоосон саваа хаанд бариад ирэх ир зоригтой байлаа гэжээ. Ийхүү гэрэл хүү тэр улсын хаан болж гинэ. Ямар гоё үлгэр вэ? Амар гоё сургамжт үлгэр вэ штэ. Энд чинээс чи юу ойлгов Тонти? Альва юмд үнэнчээр хандах юм бол эцэст нь үр шимэн өгдөг юм байна те. Худлаагаасаа ингээд заавал юм эрх мэдлийн төлөө шунах юм бол ямар ч тийм юмд хүрхгүй юм байна шүү дээ. За тэгэхээр энэ удаагийн маань үлгэр та бүхэн таалагдсан уу? Таалагдсан байх гэж бодож जैन. Тэгээд дараагийнхаа дугаартай хамт байгаарай. Тэгээд энэ удаагийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд баяртай. Нэр яг нэг юм хэлхий мартах гэж байна. Dream Television албан ёсны YouTube сувгийг та бүхэн маань лайк болон subscribe дараарай.